За татварын энэ хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулахаар оруулж ирсэн зүйл заалтуудыг нь одоо дэмжиж байна. Одоо яшиг төвөг бүр реформ хийн гэж одоо хүлээхээ болий. Зүгээр сөмөр ч гэсэн хамаагүй ингээ өөрчлөлтүүдийг хийгээд шуурхаа багаар ч гэсэн эерэг өөрчлөлт гараад явж байгаа бол сайн байна. Бүр системийн хэмжээнд одоо бүр ормонгоор нь өөрчилчихгүй тэгэл ямар ч байсан нэг унгаачихгүй ингээл явсан зүйтэй байхаа гэж бодож байна. Хөдөлмөрийн үндэсний доод хэмжээтэй холбоотой асуудлууд яригадаад байна. Энэн дээр хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дээр зүгээр шууд 792 гэдэг хувь хүний чөлөөлөгдөх энэ хэмжээг зүгээр 800 гээд 792 мянган төгрөгөөс холдуулахгүй бол цаашдаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэх тутамд энийг нэмэгдүүлээ гэдэг ийм шаардлага орж ирнэ. Ирэх оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ямар одоо дүнгээр тогтоох вэ гэдгийг одооноос ярилцаараа сангийн сайдаа наадах чи асуудал үүсгэн шүү. Өчигдөр одоо гэрэн дээр хилцээрээ байгууллаа гэсэн гэхдээ дүнгээ огт тогтоогүй байлаа. 9 сарын 10-нд чуулган одоо намрын чуулган нэгтгэхэр болцсон байгаа шүү дээ. Тэгэхэд та нар төсвөө өргөн барьсан байх үүргийг хүлээж байгаа. Тэрэн дотор чинь яг энэ хөдөлмөрийн үндэсний доод хэмжээгээ тохирцсноос болж дараа жилийн нийгмийн даатгалын шимтгэлийг одоо сайн дурын шимтгэл хэдэн хувиар төлөх юм? Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг одоо сайн дурын шимтгэлийн хэдээр төлөх юм? За хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилуулаагүй бол одоо хэдэг төлөх юм? Гадаадаас ажиллах хүч авахд одоо хөдөлмөрийн үндэсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэн дүнгээр хэдийг төлөх юм? За мөн түншлэн одоо бид нар чинь сая амьгуу донорын ар гэрт нь бас хөдөлмөрийн үндэсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлснээр одоо тэтгэмж өгнө гэд шийдсэн. Тэр болгон чинь явах учраас эртнээс яриараа. Тэгэхгүй бол 10 сар гээл тохироогүй байгаад нөгөө өргөн барьсан төсөвчин одоо дахиж эвдэгдээд зөндөө асуудал үүсдэг шүү. За хөдөлмөрийн үндэсний доод хэмжээ маань өөрөө ууг нь бол анхны одоо энэ хууль нь бол цагийн хөлсний доод хэмжээг байхгүй. Нэг цагийн одоо доод хэмжээ энэ бол бүр 90 хэдэн онд одоо батлагдаж байсан юм одоо хууль байдаг. Тэгээд цагийн одоо хөдөлмөр эрхлэлт зохицуулагдаагүй юм шиг ийм одоо асуудлыг түрүүн шижир гишүүн ярьлаа. Үгүй хөдөлмөрийн тухай хуулиар гэрээсээ ажиллах, цагаар ажиллах, зайнаас ажиллах, төр ажиллах бүхий л одоо энэ асуудлыг зохицуулагдсан байдаг. За бид нар мөн түншлэн хөдөлмөрийн тухай хуулиар оюутан залуучуудын дагалдангаар одоо ажиллах эрхийг нь одоо бас нээгээд тэгээд дагалдангаар одоо зундаа 3 сарын хугацаанд одоо ажиллаа гэхэд ажил олгогч болон ажилтны нийгмийн даатгалын шимтгэл төлөх тэр хэсгийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас одоо олгоно гэдэг ингээд хуулиуд нь бол байгаад байгаа. Хууль байгаа, зохицуулалт бол байгаа. Харин хууль хэрэгжихгүй байна гэдэг нь өөрөө зохицуулалтгүй байна гэсэн үг огт биш. Яагаад ер нь энэ нийгмийн даатгалын шимтгэлийн зайлшгүй хаа нэгтгээс төлөөд байгаа юм бэ гэхлээр тухайн хүн ажлын байран дээр гэмтүүл яах вэ? Бэртүүл яах вэ? Нийгмийн хамгаалалт талаас байхгүй. Энэ чинь нийгмийн даатгалыг татвар гэж ойлгодгоо бид нар болох ёстой. Энэ бол нийгмийн хамгаалал. Тэгэхээр энэ агуулгаар нь бас харж дараагийн асуудлуудаа ярих хэрэгтэй байна. Гэтэ ер нь бол энэ нийгмийн даатгалтай холбоотой энэ дарамттай байна гэдэг асуудлыг их яриад байгаа учраас энэ хувийн нэмэлт тэтгэврийн тухай за мөн түнчлэн төвшин нарын өргөн барьсан одоо энэ тэтгэврийн нийгмийн даатгалын өөрчлөлтийн тухай хуулиудыг хилцэх шаардлагатай. Ингэснээр хэдүүлээ ямар ч байсан нэг удаагийн гэрээгээр тэгвэл яах юм бэ гэдэг асуудлаа. Хөдөлмөрийн үндэсний доод хэмжээг одоо 10 дахинаар нэмэгдүүлснээр ажил олгогчийн төлж байгаа одоо энэ дээд хэмжээ хязгаарыг би 1 минутаар нэмээд авчид даже 2 минутаар нэмээд авчид гэхэд дарга минут дуусгаад байна. Тэгэхээр энэ одоо хэмжээ хязгаарыг ч гэсэн тогтоохгүй бол ердөөсөө ажил олгогч талдаа хувийн нэмэлт тэтгэврийг одоо үүсгэх ямар ч одоо инсентив буюу одоо сэтэл төрөхгүй. Тэгэхээр энэ агуулгаар нь бол одоо бид нар бас энэ нийгмийн даатгалын хуулиудаа бас эргэж харах хэрэгтэй байна. Бид нар энэ ажил хөдөлмөр эрхлэлтийг бас нэмэгдүүлээгээл бүлгүүд дээр суйрлал маш олон хуулиудыг гаргадаг. Нэг ялангуяа одоо Ахмадын одоо хөдөлмөр эрхлэлтийг бас нэмэгдүүлнээ сайжруулнаа. Ахмадыг одоо 50-аас дээш ажилтнтай бол та нар ажлагчдынхаа 2% нь Ахмадыг ажилуулаа. Тэгвэл тэтгэврийн шимтгэлийг төлөхгүй байж болно, хүсэлтийг гаргаж болно гэд хуулийг би одоо санаачлаад анх одоо өргөн бариад явсан. Гэтэл явцынхаа дунд тухайн одоо тэтгэвэр тогтоолгосон хүнийг Ахмад гэдгийг зөвхөн 5-1-1 буюу
20-с доошгүй жил төлсөн 65 наснд хүрсэн даатгуулагч гэсэн байгаа байхгүй. Тэгэхээр энийг тэтгэврээ тогтоолгосон л болвол хөнгөлөлтөө нөхцлөөр одоо наан тогтоолгож байгаа хүмүүс маш олон байгаа шүү дээ. Түүгээр нь одоо бас үргэлжүүлэх шаардлагатай. Нэг дор болохгүй хариулчаад дараад нь тодруулж болно. За сангийн сайд мэдсэн хариулъя. За ариун зай гишүүний хэлж байгаатай санал нэг байгаа. Тэр бид нар энэ хуулийн боловсруулалтаа хөдөлмөрийн хүсний доод хэмжээг зүгээр жишг болгоод авсан болохоос биш энэ бол одоо нөгөө цаашгаа хөдөлмөрийн доод хүсний хэмжээтэй уялдаад өсөд явна гэсэн ойлголт биш. Хилцүүлгийн хувцад таны сандыг би бол бас зүйтэй юм байна гэж харж байна. 800 болгоод тэгшдгээд бид нар энэс гарахгүй хүмүүс 792 гэдэг хөдөлмөрийн хүсний доод хэмжээ байна гэдэг ингээд цаашгаа уялдаад өсөх ёстой ч гэдэг юм ийм ойлголт авч магадгүй. Тэгэхээр хуулийн дээр бол 792 мянган хүн амын орлогын албан дотроос чөлөөлөгдөнө гэж үзэж байгаа. За нийгмийн даатгалын шимтгэлийн түрүүн бас гишүүд ирээд илээ ингээд энэ татвар чинь хүн амын орлогын албан дотор энэ нийтлэг татварууд чинь биднийг одоо ажил хийх боломж олохгүй нэгэд нийгмийн даатгалын шимтгэл гэдэг бол татврын асуудал биш ээ гэдгийг та хэллээ одоо би бас эдийг бас давтаад хэлчихье. Баярлалаа. За ариун зай гишүүн тодруулж асууя. Тэг ер нь бол одоо Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлъя л гэж байгаа бол энэ өмнө нь одоо гаргасан энэ хуулийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийн тулд 65 нас 20 жил төлсөн гэдгийг үргэлжүүлээд одоо тэтгэр тогтоолгож байгаа наан одоо малчны тэтгэр байна, олон хүүхэдтэй эхчүүд байна, хүүхэнд нөхцөл байна, одоо цэргийн тэтгэр байна. Гэх мэтчлэн маш олон насны бүлгүүдийг ч гэсэн хамруулах хэрэгтэй. Тэгэхээр энийг одоо сангийн яам засгийн газар одоо бас дургуутсаж битгий хүлээж аваараа. Энэ бол Ахмадыг нэг талдаа дэмжих, нөгөө талдаа туршлагатай ажилтнуудыг ажил олгогчид бас авах дур хүсэлтэй байх. Энэ нөхцөлийг зохицуулах учраас би одоо бас хуулийн төсөл бас санаачлаад манай ажлын хэсгээс одоо бас өргөн барихаар бэлэн болж байгаа. Эрдэнэ нот гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг бас ажиллаж байгаа. Тэгээд энэ хуулийг бас оруулах юм аа. Тэгэхээр нийгмийн даатгалын ойлголтыг бид нар бас сайн өгөхгүй бол бас буруу тийшээгээ яваад байна шүү гэдгийг бас анхааруулж хэлье. Баярлалаа. За өгөлчлээ. Дасцэрэнгийн инхтүүшин гишүүн.